За уургийн био нийлэгжил гэсэн хичээлийг үзэхийн тулд бид уургийн тухай товчхон мэдээллийг хүргэх нь зөв бахаа гэж бодож байна. За уурга нь өөрөө полимер нэгдлүүд, түүний мономер нь амийн хүчил. За тэгэхээр амийн хүчил нь эерэг цэнэгтэй амийн бүлэг буюу NH2, сөрөг цэнэгтэй карбоксил буюу COH гэсэн бүтцийг агуулсан байдгаараа онцлогтой. За тэгэхээр амийн хүчлүүд нь хоорондоо пептидийн холбоогоор холбогдож амийн хүчлүүдийн дистраллыг үүсгэдэг. Үүнийг бид полипептид гэж нэрлэдэг. За энэ зургаас харъя. За энэ бөөрөнхий тус бүр амийн хүчлүүд. Бие даасан амийн хүчлүүд. Гэтэл пептид холбоогоор хоорондоо холбогдож ангадагч уургийг бүтээж байна гэсэн үг. За ангадагч уург нь цаашаа 2 дахь, 3 дахь, 4 дахь уургуудыг бүрдүүлдэг. За пептидийн холбоо нь NH буюу CO бүлгийн хооронд явагддаг холбоо байгаа. За нэг амийн хүчлийн карбоксил бүлэг нөгөө амийн хүчлийн амийн бүлэгтэй нэгдэж усны нэг молекул ялгарсны үр дүнд үүсдэг холбоо байгаа. За тэгэхээр нэг амийн хүчил нөгөө амийн хүчилтэй холбогдох үед энэ карбоксил бүлгийн болон амийн бүлгийн хооронд үүсэж байгаа пептидийн холбоо бол энд харагдаж байна. За тэгээд нэг молекул ус ялгар болдог. Ингэж амийн бүлгүүд, амийн хүчлүүд хоорондоо холбогдсноороо, пептид холбоогоор холбогдсноороо полипептидийг үүсгэдэг гэсэн үг байгаа. За тэгвэл уургийн тухай мэдээллийг бид хаанаас авдаг вэ? Тийм ээ. Уургийн тухай мэдээллийг эсэд хаанаас авч хаашаа дамжуулдаг вэ гэдэг талаар авч үзье. За энэ эс харагдаж байна. За эсийн доторх бөөм байна. Бөөмн дотор хромосом байгааг бид харж байна. Хромосом нь ДНХ-ийн молекулуудаас тогтдог. За тэгэхээр уургийн бүтцийн тухай мэдээлэл өөрөөр хэлбэл амийн хүчлийн дистраллыг ДНХ өөртөө амийн хүчлийн дистраллыг агуулдаг. Жишээлбэл цусны гемоглобин гэдэг уурга нь 574 амийн хүчлээс тогтдог байгаа. Энэ дистралл ДНХ-тээр бичигдсэн байждаг. За энэ бичигдсэн мэдээллийг хуулбарлан авах процесс эсэд явагддаг байгаа. Ийм учраас уургийн тухай мэдээллийг бид бөөмн доторх ДНХ-с авдгаа гэсэн ойлголттой болох хэрэгтэй. За тэгэхээр уургийн био нийлэгжил гэж юу вэ? Тийм ээ. За уурга нийлэгжих үйл явц нь транскрипц ба трансляц гэсэн хоёр үе шаттай. За эхнийх нь үе шат бол транскрипцийн үе шат байна. За энэ нь яах вөхөр бөөмн доторх ДНХ мэдээллийг мэдээллийн эренхээр хуулбарлах үзэгдэл байгаа. Энэ нь транскрипц. За гэтэл эренхийн хуулбарлан авсан уургийн тухай мэдээлэл нь рибосом дээр ирж амийн хүчлийн дараалал болон үйлдвэрлэгдэж буюу нийлэгжиж гарах үзэгдлийг бид трансляц гэж нэрлэдэг байна. За ингээд транскрипц ба трансляцийн процесст жоохон юу явагддаг тухай авч үзье. Транскрипц ба трансляцийн процессыг энгийн схемээр харуулъя. За энэ ДНХ-ийн молекул дах уургийн тухай мэдээллийг РНК полимераза энзимийн тусламжтайгаар хуулбарлан авах үзэгдлийг бид транскрипц гэж нэрлэдэг байгаа. За ингээд мэдээллийн РНХ-ийн хуулбарлан авсан мэдээлэл нь рибосомн дээр нийлэгжиж амийн хүчлийн дараалал болон уурга болж үйлдвэрлэгдэх процессыг бид трансляц гэж нэрлэдгийг схемчлэн харууллаа. За бөөмөнд байгаа ДНХ-с цитоплазмд явагдах уургийн бүтцийн тухай мэдээллийг шууд авч болдоггүй. За мэдээж бөөмийн бүрхүүл маань бөөмн доторх мэдээлэл эсийн цитоплазм хоёрыг тусгаарласан байдаг. За тэгэхээр энийг яаж авч болох вэ? Тийм ээ. Иймээс бөөмөнд байгаа ДНХ-ийн генетикийн мэдээллийг мэдээллийн эренх өөртөө хуулан бөөмийн бүрхүүлээр цитоплазмд орж рибосомын том хэсгүүд дээр рибосомын том жижиг хэсгүүд дээр сууж уурга нийлэгжүүлэхэд оролцдог байгаа.
За үүнийг зураг дээр тайлбарлая. За энэ бөөмийн бүрхүүл харагдаж байна. Олон тооны нөхс үүдтэй. За бөөмийн бүрхүүл дотор мэдээж ДНК байгаа. За тэгвэл энэ ДНК дээр уургийн тухай мэдээлэл хэдэн зуун саяараа байж байгаа. Тэгэхээр энэ уургийн тухай мэдээллийг мэдээллийн эренхээ бөөмийн нөхсвээр ороод түүнийг хуулбарлан аваад буцаад бөөмийн нөхсвээр гараад рибосомын том жижиг хэсгүүд дээр авчирч суугаад тэгээд яах нь уурга буюу амийн хүчлүүдийг нийлэгжүүлж гаргаж байгаа нь энэ зургаас тодорхой харагдаж байна. За тэгвэл уурга маань транскрипц ба трансляц гэсэн хоёр үе шаттай байдгийг бид үзсэн. Тэгэхээр транскрипцийн үе шат гэж юу вэ гэдгийг авч үзье. За ДНХ-ийн аль нэгэн гинжийн азотлог суурьуудын дистралал мэдээллийн эренкт комплементар хослол байдлаар хуулбарлагдсан буухыг бид транскрипц гэж нэрлэдэг. За транскрипцийн үе шат нь 3 үе шаттай явагдсан дотроо. За нэгдүгээрт транскрипц эхлэх үе шат, хоёрдугаарт хоёрдугаарт мэдээллийн эренкийн гинж уртсах шат. За гуравдугаарт транскрипц төгсөх шат гэсэн 3 үе шаттай. За транскрипцийн үе шат эхлэхэд тийм ээ промоторт эренхээ полимераза нэгдэж тэр хэсгээс эхлэн ДНХ мушгааны эрчин харж задрах маягаар мэдээллийн эренхээ нийлэгждэг байгаа. За энэ зураг дээр тайлбарлая. За жишээ нь аль хэсгээс мэдээллийг одоо авч эхлэх вэ гэдгийг бол промотор гэж нэрлэж байгаа. За ингээд промоторт эренхээ полимераза нэгдэж тэр хэсгээс эхлэн ДНХ мушгааны эрчин харж эхэлж байна. За ингээд ДНХ мушгаа харж эхэлснээрээ мэдээллийн эренхээ нийлэгдэж эхэлнэ. За энд мэдээллийн эренхээ нийлэгдэж эхэлж тийм ээ. За үүнийг бид транскрипц эхлэх шат гэж нэрлэнэ. За дараагийн үе шат нь мэдээллийн эренхээ уртсах шат байгаа. За яагаад мэдээллийн эренхээ уртсах шат гэж нэрлсэн юм бэ гэхээр эренхээ полимераза энзим нь ДНХ хос хэлхээний устөрөгчийн холбоог задлаад гинжийн дагуу урагшлах үед мэдээллийн эренхийн молекул нийлэгжиж төрүүчийн задарсан ДНХ-ийн хоёр утасны азотлог суурууд устөрөгчийнхээ холбоогоор эргээд холбогдоо явчихна. За мэдээллийн эренхийн эхний нуклеотид фосфоэпирин холбоогоор холбогдсноороо мэдээллийн эренхийн хэлхээ уртсах шат эхэлдэг байна. За ийм учраас үүнийг мэдээллийн эренхээ уртсах шат гэж нэрлэдэг. За дараагийн одоо үе шат нь транскрипц төгсөх шат байгаа. За мэдээж нийлэгдсэн мэдээллийн эренхээ бөөмийн мембраны нөхсвөр гарна, тийм ээ. Ингээд цитоплазм руу орсноороо транскрипц төгснөө гэсэн үг. За ингээд транскрипцийн одоо үе шат маань дуслаа. За үүнд одоо эренхээ полимераза энзим бол чухал үүрэг гүйцэтгэж байна гэдгийг бид олж харлаа. За дараа нь трансляцийн үе шат байна. Трансляцийн үе шат гэж юу хэлэх вэ гэхээр мэдээллийн эренхийн нуклеотидын дистралал уургийн амийн хүчлийн дистралалд хөрвөн буухыг трансляц гэдэг байна. Бөөмөөс хулбарлан авсан мэдээллийн эренхээ тийм ээ уургийн одоо амийн хүчлийн дистралалд рибосом дээр авчиж яах нь хулбарлан буулгахыг бид трансляц гэж. За трансляц бол цитоплазмд явагддаг. За трансляц дараах 5 үе шаттай. За нэгдүгээрт мэдээллийн эренхээ рибосомд нэгдэх үе, хоёрдугаарт амийн хүчил идэвхчин зөөрийн эренхээтэй холбогдох үе, за трансляц эхлэх үе, за полипептидийн хэлхээ уртсах үе, за трансляцийн төгсгөлийн шат гэсэн ийм 5 үе шатыг дамждаг байгаа. За ингээд мэдээллийн эренхээ рибосомд нэгдэх үе шатыг авч үзье. За энэ ягаан бол рибосом байгаа тийм ээ. За мэдээллийн эренхий бол энэ урт гинж байж тийм үү. За мэдээллийн эренхийн одоо урт гинж маань рибосомын одоо жижиг хэсгийн гадаргуу дээр мэдээллийн эренхий одоо ирж буухтаа магний ионы
тусламжтайгаар төр зур холбогддог байгаа. За мэдээллийн эренхтэр байгаа нуклеотидын дистралыг 3-3-аар нь уншдаг. За энэ 3 ийм гурвыг бид трафлет гэж нэрлэдэг. Трафлет. За ингэж мэдээллийн эренхээ рибосомд нэгдэх үе маань дуусаж байгаа. За дараа нь трансляц эхлэх үе байна. За энэ трансляц эхлэх үе нь болохоор аденин, урацил, гуанин гэсэн трафлетээс эхэлдэг байгаа. Энэ мэдээллийг уншмагц трансляц эхэлнэ. За энийг зурган дээр авч үзье. Аденин, урацил, гуанин гэсэн энэ трафлетүүд буюу энэ кодон мэдээллийн рибосом дээр ирж нийлэгдснээр уураг нийлэгдэх үе эхэлдэг гэж үздэг. За дараа нь мэдээллийн эренхийн мэдээлсэн нуклеотидын гурвалд тохирсон амийн хүчлийг зөөврийн эренхий өөртөө холбох үеийг бид амийн хүчлийн идэвхжлийн үе гэж нэрлэж байгаа. За 3 дахь үе. За тэгэхээр энэ схемнээс харъя. Зөөврийн эренхийн 3 үүр байдаг. За энэ зургаас харж болно. 3 үүр гэдэг нь энэ бор тодруулсан хэсэг байгаа. За A үүр нь энэ хамгийн ихнийх нь байна. За дараа нь P үүр байна. Хоёр дахь нь, за гуравт нь E үүр байна. За ийм 3 үүр байна. За P үүр нь яадаг вэ гэхээр пептидийн холбоонд залгагдах гэж байгаа амийн хүчлийг агуулсан зөөврийн эренхий. Өөрөөр хэлбэл пептидийн холбоонд залгагдах гэж тийм үү, энд залгагдах гээд байж байгаа амийн хүчлийг агуулсан зөөврийн эренхий. Энэ бол зөөврийн эренхий шүү дээ. За дараа нь A үүр. За A үүрэнд болохоор дараагийн амийн хүчлийг агуулсан зөөврийн эренхий. За өөрөөр хэлбэл эндээс цитоплазмаас ирсэн зөөврийн эренхий нь энэ A үүрэнд орсноороо дараа нь P үүрэнд ордог байгаа. Дараа нь E үүр рүү шилждэг байгаа. Тэгэхээр ингэж ийм эмх зэгцтэй шат дараалсан үе шаттайгаар явагддаг гэдэг нь энэ дээрээс харагдаж байна. За E үүрэнд болохоор амийн хүчлээсээ чөлөөлөгдөөд амийн хүчлээ ийшээ нийлэгжүүлчихэд тэгээд амийн хүчилгүү болсон зөөврийн эренхий бол E үүрэнд ороод цаашид цитоплазмда эргээд гарнаа гэсэн үг. За ийм үе шатыг бид амийн хүчлийн идэвхжлийн үе гэж нэрлэдэг байгаа. За ингээд энэ амийн хүчлийн нийлэгжлийн үе нь болохоор аденин, урацил, гуанин гэсэн трафлетүүдээс эхэлдэг гэдгийг бид мэдсэн тийм ээ. За дараагийн үе болохоор полипептидийн хэлхээ уртсах үе. За P ба A үүрэнд байгаа метионин ба пролин амийн хүчлүүдийн хооронд пептидийн холбоо үүсгэд зөөврийн эренхий метионоос салж E үүрээр дамжин цитоплазмд шилжнэ гэсэн. За тэгэхээр бид өмнөх зурган дээр E үүрнээс цитоплазмд шилжнэ гэж үзсэн байгаа. Мөн рибосом мэдээллийн эренхийн утасны дагуу халган шилжих үед А үүрт байсан GGC антикодон бүхий зөөврийн эренхий P үүрт ордгоо гэж. За дараа нь мэдээллийн эренхий 3 дахь трафлет болох гуанин, урацил, аденин уншсан байгаа. За энэ кодон нь валин амийн хүчил тохирох ба CAO антикодон бүхий зөөврийн эренхий нь А үүрт очдог. За ингээд P ба А үүрэндх пролин ба валин амийн хүчлүүд нь пептидийн холбоогоор холбогдоод за А үүрэндх зөөврийн эренхий P үүрэндх зөөврийн эренхий E үүр рүү шилжчихдээ гэдгийг би товчхон тайлбарласан тийм ээ. Энэ мэтчилэнгийн 4 дахь 5 дахь амийн хүчлүүд ээлжлэн дараагийн үүрнүүд рүү шилжиж байдгийг харж байна. За ингээд хамгийн сүүлд нь трансляцийн төгсөх үе байгаа. За трансляцийн төгсөх үе гэдэг маань мэдээллийн эренхтэр байгаа нуклеотидын зогсох команд гэж байдаг. За тэр зогсох командд нь юу ордог вэ гэхээр урацил, аденин, эсвэл урацил, гуанин, аденин, эсвэл урацил, аденин, гуанин гэсэн трафлетүүд бол зогсох команд байгаа. За ер нь уураг бол тасралтгүй үргэлжилж яагаад яг ийм 3 трафлет ирсэн үед уураг тасардаг. Нийлэгжлэн тасардаг байгаа. За үүнийг трансляцийн төгсөх үе гэж нэрлэдэг.
За ингэснээрээ уургийн био нийлэгжил бол дууснаа гэсэн үг. За эсэлтийн ерөнхий шалгалтын 2020 оны нэгэн хувилбар дээр ирсэн дасгалыг ажлыг уургийн нийлэгжлийн үе шатыг харуулсан зургийг зөв тайлбарласан мөрийг олно гэсэн байна. За тэгэхээр нэг дугаараар зөөврийн эрийнхийг тэмдэглэсэн байна. За хоёроор амийн хүчлийн хэсгийг тэмдэглэсэн байна. За 3 дугаараар рибосом байна, тийм ээ. За 4 дугаараар бол рибосомон дээр суусан мэдээллийн эренхийн гинж харагдаж байна. За тэгэхээр үүнтэй тохирох мөр бол зөөврийн эренхээ, амийн хүчил, рибосом, мэдээллийн эренхий гэсэн ойлголтууд зөв бөгөөд С хувилбар зөв байна гэсэн үг. За дараагийн даалгаврыг ажлыг зурагт полирибосомыг төрсөлжээ. За маш олон тооны рибосомыг төрсөлсөн байна. За тэгвэл X үсгээр юуг заасан байна вэ гэж. За X-ээр мэдээллийн эренхийн гинжийг төрсөлсөн байгаа нь харагдаж байна. За дараа нь Y үсгээр юуг заасан байна вэ гэж. Y үсэг мэдээж рибосом байна. За дараа нь Z үсгээр юуг заасан байна вэ? За энд бол рибосомоос нийлэгжээд гарч байгаа амийн хүчлүүдийн дистралал буюу полипептидын гинж нийлэгжин гарч байгаа дүр зураг харагдаж байна. За тэгэхээр цэгийн оронд та хэд эдгээр ойлголтыг бүлгэж бичих байгаа.